За нэг Коринт номын 16 дугаар бүлгийн бүгдээрээ 1-ээс 12 хүртэл хамтдаа харцгаая. За бүгдээрээ чанга шинэ хэрэг 3. Нэг хэрэг 3. Ариун хүмүүсийн төлөө хоригдлын талаар би Галатийн чуулгануудад ямар чиг өгсөнчлэн та нар тийхүү үйл намайг очиход цуглуулахгүй тулд 7 хоног бүрийн эхний өдөр хүн бүхэн бололцоогоор чааш нь хийх хадгал би очиод та нарын зөвшөөрсөн хүмүүсээ бэлгийг чинь хөргүүлэхээр дахианы хамт Иерусалим руу илгээнэ. Хэрэг би бас явах нь зохистой бол тэд надтай хамт явна биз. Харин би Македоноор дайрах санаатай байгаа тул Македоноор ороод дараа нь та нар дээр очино. Би хаашаач явах болсон та нараар өдөрхийн тулд та нартай хамт хэсэг байж эсвэл бүр үйлчилж магадгүй. Учир нь би та нарыг зүгээр дайрч хараад өнгөрөхийг хүсэхгүй байна. Хэрэг эзэн зөвшөөрвөл хэсэг хугацаанд та нартай хамт байна хэмээн би найдаж байгаа. Гэвч би Эфес хотод Пентекост хүртэл байх болно. Учир нь үлэмж том үр нүдэтэй үүд надад нэгдсэн юм. Бас тэнд эсэргүүцэгчд олон байгаа. Тимот очвол түүнийг айж төвшөөлгүйгээр өөрсөд дээрээ байлгахад нь анхаараа. Учир нь эзний ажлыг тэр миний дэдэл хийж байгаа. Тиймээс хийж түүнийг бүгд асуумжлав. Харин түүнийг над руу явахад амар амгалангаар үдээрээ. Би ах дүүсийн хамт түүнийг хүлээж байна. Апол ахын тухайд гэвэл түүний ах дүүсийн хамт та нар дээр очихыг би ихэд ятгсан. Харин тэр одоохондоо очих хүсэлгүй байна. Харин боломж гаргүй та нар дээр очих болно. Амен. 1-р Коринт номын 1-р бүлгээс 15 дугаар бүлэг хүртэл ямар тач хэлсэн Паул Коринт чуулганд хандсан чухал зүйлийн тухай ярьсан. Хамгийн эхлээд 1-р бүлэг дээрээс харах юм бол Коринт чуулган ер нь ямар замбраагүй байгаа вэ гэдэг энэ талаар ярьсан. Энэ талаар ярихдаа энэ Коринт чуулган замбраагүй бас хуваагдсан ер нь бол их бардам зантай мэдэмхийрдэг хүмүүс дүүрэн байна гэдэг талтай 1-ээс 3 дугаар бүлэг хүртэл яг энэ хэсэг зүйл юм. Тэгээд 3 дугаар бүлгээс 12 дугаар бүлэг хүртэл яг Коринт чуулган дотор байгаа асуудлуудыг нэг нэгээр нь сөхөж ирсэн. Коринт чуулганд ямар асуудлууд байгаа юм бэ? Энэ асуудал бүрийг. Тэгээд Коринт чуулганы энэ асуудал бүр ямар бэрхшээлт ер нь бол хуваагдалд хүрснээрээ юунд хүрсэн юм бэ? Тэгээд тэр тухайн орон нутгийн шүтээнд бүгд эзлэгдэж байгаа тухай. Тэгээд мөн бас яг тэр чуулган дотор гмийн асуудлуудын тухай. Тэгээд аливаа зүйлийг шашинжуулдаг тухай. Тэгээ мөн бас энэ эзний хийгэрийг эсэн зүйлүүдийг хийхдээ тэд нэр дандаа бардам зүрхтэйгээр мэдэмхэрсэн байдлаар хуваалцдаг тухай бид нар өмнө ярьсан. Тэгээ 12 дугаар бүлгээс эхлүүлээд Коринт чуулганд хэрэгтэй байгаа зүйлүүдийн тухай. Коринт чуулган бол нэгэн бие юм аа. Та нар бол нэгэн бие юм. Та нар ариун сүнсний бэлгийг хамтдаа ингэж хүлээж авсан нэгэн бие юм. Тэгвэл энэ чуулганд бас хэрэгтэй байгаа зүйл бол та нар хайр хэрэгтэй юм. 13 дугаар бүлэг дээрээс хайрын тухай ярьж. Ер нь бол хайр яагаад тийм чухал юм бэ гэдэг та. Хайр байхгүй бол итгэвч хоосон, хайр байхгүй бол тэр гайхамшиг үлдэж байгаа зүйлүүд хоосон, иш үзүүлэгч хоосон, хайр байхгүй бол бүх зүйл утга учиргүй юм аа гэдгийг л ярьж. Тэгээ хамгийн сүүлд ер нь бол юу л үлдэх вэ гэвэл хайраар үлднэ гэдгийг болцсон. Дараагийн нэг хэлхийг хүсэжсэн зүйл болохоор хамгийн чухал гэсэн тэр бэлгийг бас хүсэмжилдэг байна. Ер нь бол ариун сүнсний бэлэг нь хамгийн чухал зүйл бол чуулганыг босгон байгуулахын тулд юм аа гэдэг энэ зүйл. Чуулганыг босгон байгуулах. Тийм учраас ер нь бол чуулганыг босгон байгуулдаг тэр зүйлийг ер нь үргэлж хүсэн дэмүүлэх ёстой. Энэ 14 дугаар бүлэг дээр. Тэгээ 15 дугаар бүлэг дээр ер нь сайн мэдээний үндэс нь. Сайн мэдээний үндэс нь бол амьдлалтын тухай гэрчлэх. Тэгэхээр сайн мэдээний үндэс нь бол өөр ямар нэгэн зүйлийг яриад өнгөрөх бол зүйл биш. Бурхан эдгэнэ, бурхан гайхамшиг бүтээдэг, бурхан бол сайн бурхан бол тийм юм гэж ярих нь сайн боловч хамгийн чухал зүйл амьдлалттай холбоотой зүйл юм. Тэгээ мөн бас Коринт чуулганы бас нэг асуудал бол амьдлалтанд их хэрэгэлддэг байсан хүмүүс байж. Тэгээ ер нь бол биеийн амьдлалт гэж байдаг юм уу? Энэ байлаа гэхэд юу яаж амьдлах юм бэ гэдэг энэ асуудлуудын тухай маш их өндөжсэн. Тийм учраас Паул үгэгчдээс амьдлах амьдлалт гэж байгаа. Биеийн амьдлалт гэж байгаа. Тиймээс энэ амьдлалт бол чухал юм аа гэдэг зүйлийн тухай дурдсан. Тэгвэл өнөөдөр
Паул одоо Коринт чуулганд зүгээр одоо өөрийнхөө хийх гэж байгаа зүйлээ л хуваалцж байгаа. Одоо Паул Коринт чуулганд одоо ийм тийм гэдэг зүйлийн тухай ярихаас илүү яг Паул чаашид өөрөө яг юу хийх гэж байгаа вэ гэдэг энэ талаар Паулын хуваалцах хүсэж байгаа. Тийм учраас Паул өөрийн үйлчлэл болон өөрийнхөө хэлхийг хүсэж ирсэн тэр зүйлээ өнөөдөр 16 дугаар бүлэг дээрээс бид нар хамтдаа харж байгаа. 16 дугаар бүлгийг бид хоёр хэсэг болгоод харъя. Хоёр хэсэг болгоод харахад нэгээс 12 дугаар хэсэг бас 13-аас 24 дугаар хэсэг гэсэн энэ зүйлийг бид нар хамтдаа харж байгаа. Тэгвэл нэгээс 12 дугаар шилдэг. Паул ер нь бол хоёр зүйлийг илүү их чухалцсан. Тэгэхээр энэ дээр гурван гол санаа гарч ирж байна. Хамгийн ихний нэг зүйл бол хөрөнгөл. Дараагийн нэг зүйл бол Паулын ерөнхийдөө илгээлтээр явж байхад Паул илгээлтээр явхад илгээлтэнд орцож яхад нь тэр нэгэн хүн одоо заашгүй тосож тэгээд дараа нь түүнийг үдэж өгөх. Тосож аваад дараагийнх нь ажил руу дараагийн илгээлт рүү үдэж өгөх. Энэ зүйлийн тухай. Тэгээд гуравт нь ярихыг хүссэн зүйл болохоор Тимотиг угтаж аваад тэгээд Тимотиг бас яг л миний адил энэ хүү дээрээ явуулаарай гэсэн энэ зүйлийн тухай. Энэ дээр бас нэгэн хүний тухай бас ярьдаг. Энэ бол Апол. Бүгдээрээ Коринт ном дээр болохоор Коринт чуулганы хуваагдж байгаа бас нэг хүний нэр гардаг тийм үү? Тэр хүн бол Апол гэдэг хүн гардаг тийм. Тэгэхээр энэ Аполлын тухай бас Паул ингээд хэсгэнд дурдсан. Бүгдээрээ хамтдаа нэгээс 4 дугаар шилдэг. Бүгдээрээ хамтдаа. 1-өөс 4 дугаар шилийг харахад 1 дугаар шилийг бууж уншия. 1 2 3 ийм. Ариун хүмүүсийн төлөөх хөрөнгөлийн талаар би Галатийн чуулгануудад ямар ч өгсөнчлэн та нар хийх үйл. Тэгээд Паул одоо Коринт чуулганд одоо нэг зүйл. Галатийн чуулгануудад гэж. Тэгэхээр Галат чуулган гэж ерөөс нэг гин чуулганд хандаж хэлээг юм хэлж байгаагүй байна. Паул Галатийн иргэн тойронд байгаа. Галат одоо нутгийн иргэн тойронд байгаа. Хот бүрийн чуулгануудад хандаж одоо юу гэж хэлж байгаа. Тэгэхээр хөрөнгөл үсэхийг тэдэрт хэлсэн. Тэгэхээр ер нь хөрөнгөл гэдэг зүйл бол одоо байх ёстой маа гэдгийг энд үйлж юм. Одоо шинэ нэг эзний хүн ирээд явлаа. Өмнөд нь тэр эзний хүн ирэнгүүт нь тэр хүн эзний ажлыг хийж л явж тэр хүнийг угтаж аваа. Тэр хүний төлөө копи авч өгч уулгаад тэгээ хоол идүүлээ. Тэгээд та нарыг төлөө залбирнаа сайн яваарай гэж хэлээ. Ингэж явах нь бол яг өнөө цагт болохоор хийх ёстой нэг зүйл. Зайшгүй мөнгө байна гэдгийг тухайн цагт ч гэсэн одоо харуулж байгаа гэсэн. Тэгээд тухайн цагт ч гэсэн намайг очиход цуглуулахгүй тулд гэдэг одоо Паул 2 дугаар шилжүүлсэн шин. Тэгэхээр энэ нь юусаар ингээд хэн нэгэн ирдэг гүнгүүт нь л одоо ингээд за нэг тэдэн төгрөгөөрөө гэж. Гүндөө 7 хоног бүрийн эхний өдөр хүн бүхэн бололцоогоор чааш нээж чадлаа. Энэ бол 7 хоног бүрийн эхний өдөр гэдгийг эндээс харахад энэ бол энэ эзний өдрийн тухай өгүүлж байгаа. Тэгэхээр эзний өдөр тэд хамтдаа цуглараад эзэнд хүндэтгэн мөрөглийг өргөдөг. Тэгэхээр тэд хүндэтгэн мөрөглийг өргөхдөө бид нар эзний өдрөө юу хийж байгаа вэ гэхээр өргөлийг авч. Тэгээд тэр өргөл нь яг юу үүсгэж байгаа вэ гэхээр хоримтлал гэдэг зүйлийг үүсгэж байгаа. Энэ хоримтлал гэдэг зүйл нь үүсэж байгаа бас шалтгааныг болохоор Паул энд хэлж байгаа чухал зүйл нь болохоор болцоогоор хийж чадгал. Би очиод та нарыг зөвшөөрсөн хүмүүсээр бэлгийг чинь хүргүүлэхээр Захааны хамт Иерусалим руу илгээнэ гэж. Тэгэхээр Коринт чуулганы яг энэ удаагийн яг өргөлийг хөрвүүлэх гол шалтгааныг Паулын дурдж байна. Иерусалимд асуудал үүссэн. Иерусалим жуулганд. Уул Иерусалимын жуулган бол хамгийн анхны жуулган. Элчнэрийг босгосон жуулган шүү дээ. Иерусалимын жуулган. Тэгээд Иерусалимын жуулган бол Антиох гэдэг хүчирхэг жуулганыг бий болгосон жуулган. Иерусалим жуулган гэдэг бол одоо бүх чуулганы үндэс гэхгүй. Эзэн Иесус би энэ хатан дээр чуулганаа барина гэж хэлээд тэгээд эхнүүс нь тэр чуулган бол Иерусалим чуулган. Гэхдээ одоо Иерусалимын чуулганд асуудал үүссэн байгааг Паулын дурдж байгаа. Тэр чуулганд тухайн цаг үед болохоор маш их одоо Иерусалимын иргэн тойронд их хавчлагаас болоод үйлсгэлэн болсон. Их хавчлагаас болоод ажил хийх боломж байхгүй, ямар нэг юм хийх боломж байхгүй учраас Христ гэдгээс болоод хүмүүс гадуурхагдсан. Ажил хийх боломжгүй. Тэгээд ер нь бол улс төрийн хавчлага, тэгээд шашны хавчлага
Тэнгүүтээ одоо ард түмний хавчлаг маш ихээр өрнөжсэн. Тийм учраас тэнд ерөөсөө Ерслам гэдэг газар болохоор юу л байсан бэ гэхээр өсөглөн хүмүүс. Бол одоо Паул Коринт гэдэг хотод тэнд байгаа жижигхэн чуулганд. Ерслам чуулган бол Коринт чуулганы дэргэд бол сүнслэг байдлаараач, үйлчлэлийн талаараач тэгээ хүнээрээч ер нь бол хүчрэх тийм чуулган байхгүй. Одоо тэр чуулганд асуудал үүссэн. Өөрөөр тэр чуулганд асуудал үүссэн учраас Паул Коринт чуулганыг тийшээ илгээх тухай санхүүг тийшээ илгээх тухай ярьж. Тэгээ өөрөөр нөгөө талаараа ингэж болох юм л да. Коринт чуулган бол бид бол итгэгчдэр цөөхөн байна. Үнэн шүү дээ. Тэгээд яг үний дээр эзнийг мэдгүйгээсээ болоод бид хуваагддаг. Үнэн биз дээ. Бид хуваагдсан үнэн шүү дээ. Бид итгэл багтаа учраас альва эзний нөгөө хийгэрэй гэсэн одоо ёцыг бид шашинжуулсан. Үнэн үү? Шашинжуулсан. Тэнгүүтээ тэр чуулган дотор завхаарл бас тэр чуулган дотор ямар нэгэн бардам байдгийн их үндсүүд бий болдог. Үнэн үү? Үнэн. Тэр чуулганд асуудал гардаг байсан. Тийм асуудал дотор байж байгаа чуулганыг одоо ислам чуулганы төлөө та нарын зовлоос өрөвдлийг өгнө. Галаат чуулганд энийг хийжсэн учраас одоо би та нарт хэлж байна. Та нар энийг хий. Заавал хийх ёстой. Тэгээд энийг аваач өгнө гэж. Түүнийг энэ цаг үед ийм зүйл болдгүй юу гэдгийг эргээд хараа. Энэ цаг үед ийм зүйл болсоор л байгаа шүү дээ. Нэгэн цаг үед хүчтэй байсан чуулган унаж сул дорой болох тэр зүйлүүд бансаалаа. Яг юунаас болдгоо гэдгийг бид нар сайн мэдэхгүй. Тэгээд юунаас болоод санхүүгийн үед ч асуудалтай, хүмүүсийн итгэлийн үед ч асуудалтай. Тэгээд орон нутагтаа гадуурхагдсан, орон нутгийн хүлээн зөвшөөрөхгүй энэ юм байж л гэдгийг тийм үү? Ийм зүйлүүд бол зөндөө байгаа. Тэгвэл яг юу хийх ёстой вэ гэхээр хоримтлал өргөл гэдэг бас босож чуулганыг барьж байгуулахад босоход чухал байна. Амин. Амен. Тиймээс эзний нэрээр заавал ийм зүйлийг хийх хэрэгтэй. Хоримтлал гэдэг тэр өргөл гэдэг зүйл бол зүгээр нэг ингээд авчаа хилээд байдаг зүйл биш ээ гэдгийг санаа. Мэдээж өргөл нь хамгийн ихдээ Бурхны хаанчлыг тэлэхэд оролцох хэрэгтэй. Тэгвэл Бурхны хаанчлыг тэлэхэд оролцоод яг юу вэ гэхээр хүмүүс сайн мэдээнд явах. Энэ үйл хэрэг бол Бурхны хаанчлалд оролцож байгаа. Бас Бурхны хаанчлалд оролцож байгаа тэр зүйл юу вэ гэхээр эзний хүмүүс, эзний даалгасан үйлчлэл тэр байр суурин дээр зогсоод үйлчлэж байгаа хүмүүсийг хоолдох нь бас Бурхны хаанчлалд оролцож байгаа. Бурхны хаанчлалд оролцож байгаа зүйл нь юу вэ гэхээр ядуу бас өвчтэй өсөж байгаа хүмүүс иргэн тойронд бол тэднийг хооллох нь Бурхны хаанчлалд оролцож байгаа. Бурхны хаанчлалд оролцож байгаа юм бас юу вэ гэхээр өнөөдөр тэр аль нэг эзний чуулган асуудалд орсон бол тэр чуулганы төлөө илгээх өргөлийг босгоод явуулах нь Бурхны хаанчлалд оролцож байгаа. Энэ жил Монголын Евангелийн эвслийн 30 жил. Тэгээд энд 20 жил одоо баларж шүү. Интернет дээр энийг үгүй хийгээрэй гэж. 20 жилийн хойш шүү. 20 жилийн болж байгаа. Евангелийн эвслээ. Тэгээд юу гэж хэлж байгаа вэ гэхээр город нутгийн хаб буюу чуулганы хамтын ажиллагаа 1 сая төгрөг явуулаарай. За нэг чуулган ямар байх нь хамаагүй. Эсний чуулган 150 мянган төгрөг явуулаарай. Тэгээд хүн боломжтой өөрсдөө бүх хүмүүс өөрсдөө тодорхой хэмжээний санхүүг босгоод мегийн 20 жил явуулаарай. Үүгээр дамжуулаад энэ 20 жилээр бол бид нар баяраа хийх гэж байгаа юм байна. Түүнүүд зэрэг харангууд энэ одоо яах гэдэг вэ? Надад ямар хэрэгтэй таваатай гэж баг харлаа. Гэхдээ эзний ажлыг хаанчлалын ажил явагдаж л байгаа бол тэр хоримтлал буюу санхүү мөнгийг босгоод илгээж явуулах нь итгэгч хүний итгэдэг хүн бүрийн үүрэг вэ. Амин. Тэр Паулын хэлсэн гол зүйл нь ариун хүмүүсийн одоо төлөө буюу чуулганыг босгон байгуулахын тулд итгэлийг барьж байгуулахын тулд эзний өмнө энэ санхүү босгох ёстой юм. Тэр бүгд дөрөвдүгээр эшлэгийг хамтдаа уншъя. Тэр би бас явах зохистой бол тэд надтай хамт явна үзье гэж. Тэгээд Паулын хамгийн сүүлд нэг хэлж байгаа зүйл болохоор үнэхээр л одоо та нар ч гэсэн явахыг хүсэж байгаа бол энэ ажилд надтай хамт яваарай, оролцоорой. Явахыг хүсэхгүй байгаа нь бол явахгүй ч гэсэн юугаар оролцох ёстой вэ? Санхүүгээрээ оролцоорой. Бүгд хамтдаа 5-аас 9 ишлэгийг хамтдаа харцгаая. 5-аас 9 ишлэлдээ Паулын хэлхийг хүсэж исэн нэг чухал зүйлийг
дурдж чаа. Тэгээ энэ зүйл нь болохоор Паул юу хэлхийг хүсэж ирсэн бэ гэдгийг хамтдаа 5 дугаар ишлэлийг эхлээд бүгдээр чам уншъя. За 1-23 5 дугаар ишлэл 1-23 харин би Македоноор дайрах санаатай байгаа тул Македоноор ороод дараа нь та нар дээр очино. Паул гэж. Македон гэдэг бол бид нар бүгдээрээ сайн мэдх юм бол ер нь бол яг Македоны нэг хот бол Македон гэдэг нь бас том аймаг байна. Түүн дотор байдаг нэг том хот бол бүгдээрээ сайн Филиппо хот тийм үү. Тэгээ Колосой ч гэсэн тэр Македон дотор ордог баг. Үүн Македон энэ газар нутгаар би дайрнаа. Хайраад өнгөрнөө. Тэгээ би ингэж дайраад та нар дээр очино. Тэгээ та нар дээр очиход зүйл маань болохоор заавал та нараар өдөртийг хүсэж байна гэж Паул 6 дугаар ишлэлд хэлж байна тийм үү? Тэгээ өөрчлөж магадгүй шүү тийм. Паул одоо бүр ажил хийхгүй Паул. Юу хийхгүй тэдрээр хооллох гэдэг шүү дээ. Тэгээ Паул өөрөөс өмнө л хэлж байна. Би өөр та нараар өөржиггүй та нараар хооллох шүү. Тэгэл та нарын цуглуулс хоригдлыг чи аваад би Ярослав руу явуулаад байна. Нэр нэгтэлтэй ингээ Паул тэг чууланд бүр тодорхой хэлж байна. Би та нар дээр очино. Тэгээ таасаа. Гэтэ гайхалтай нэг зүйл байна. Паул ирэхэд үнэхээр тэнд гайхалтай юм болно гэдэг нь ойлгомжтой. Тэнд эдгэрлүүд болно. Гайхамшгууд болно. Үнэхээр тэнд олон хүмүүс житгэрээс чөлөөлөж олон хүмүүс эзэнтэй уулзах тэр өрөөл болдог нүн. Тийм учраас Паул хэлж байна. Би тэгээ та нарын өдөрхийг хүсэж байна. Та нар багтгүй өвчч магадгүй. Тэгээ Паулын дэс би өвчгүй хэсэгхэн байгаад гарсан ч гэсэн та энэ нь бол эвээл болох юм аа гэдэг энэ зүйлийн тухай Паул хуваалцсан. Тэгээ бас мөдөр 7 дугаар ишлэл дээрээ самтаа. Учир нь би та нарыг зүгээр л дайрч хараад өнгөрөхийг хүсэхгүй байна. Тэр үзэн зөвшөөрөл хэцүү хугацаанд та нартай хамт байр хэмээн найдаж байна. Паул эндээс Паулын зорилго яа явсан газараа итгэлийн ахын дүүстэй нөхрөлдөг. Явсан газараа итгэлийн ахын дүүсийг барьж байгуулдаг, босгодог. Энэ ажил. Паул өөрөө хэн байсан бэ гэхээр элчин байхгүй. Тэр элч гэдэг үг маань өөрөө барьж байгуулах буюу босгох гэдэг тэр үг байгаа шүү дээ. Тэр энэ юу барьж байгуулах гэдэг вэ? Юу босгох гэдэг вэ? Унсан байгаа итгэлийн хүн байгаа бол итгэлийн хүнийг босгож өгөх нь. Бүр унцсан байгаа чуулган байгаа бол чуулганыг барьж байгуулж босгож өгөх тэр зүйл юм. Бүр ийм тослогоо, энэ өрөөлийг, энэ хүч чадлыг Бурханаас авсан хүн байсан гэсэн. Тэр учраас Паул түүний эзнээс дамжуулах номлол, эзнээс дамжуулах тэр үг, тэр эзнээс ирж байгаа тэр бүх зүйл нь үнэхээр эзэн дотор тослогдсон, эзэн дотор үнэхээр хүчийг авсан тэр гайхалтай дэвэлэр дүрсэн хүн байсан гэдэг нь үнэхээр яг ийм Бурханы хүн болох тэр өрөөл эзний сонгосон сонголт эзний дуулсан дуудлага байсан. Амин. Паул ерөөсөө хаасан газар хүмүүстэй нөхөрлөдөг. Тэгэл Паул ерөөсөө заавал тэгэл уулзаад өдөлөөл гардаг, хоол идэл гардаг. Заавал энэ зүйлийг хийшүүгээ. Тэр энэ чухал зүйлийн тухай Паул хэлж. Тэгээд Паул цааш нь 9 дугаар ишлэгийг бүгдээр хамтдаа харцгаая. 9 дугаар ишлэл шүү. Тэгээд энэ Эфес хотод Пентекост болсон ингээд энэ үйл явдлаас хойш бас яг 9 дугаар ишлэлээс юу болж байгаа вэ гэдгийг. Бүгд хамтдаа чамууч. Учир нь үлэмж том үр нөлөөтэй надад нэгдсэн юм. Бас тэнд эсрүүцэж олон байгаа гэж хэлж байна. Паул нэг зүйлийг байна. Сайн мэдээний үүд нэгтсэн. Сайн мэдээний үүд нэгтсэн. Паул энэ хэлээд шүү дээ. Тэр Эфест хотод Пентекост өдөр байх болно. Бивч би Эфес хотод Пентекост байх болно. Гэтэ энэ ингээд байгаад яваад байгаа шалтгаан юу юм бэ? Паул хэлж байгаа. Эзэн маш том үүдийг нээж байна. Эзэн нээсэн бол маш хурдан яах ёстой вэ? Хаагаар орох хэрэгтэй. Эзэн нээсэн бол маш хурдан хаагаар орох ёстой. Эзэн хаасан бол яаж орохгүй боломжгүй, орох боломжгүй. Тиймээс өнөөдөр яг энэ цаг үеэр нэг зүйлийг хүлээж аваасаа. Эзэн нээсэн, эзэн нээж өгөхийн төлөө эзэн яг өнөөдөр яг сайн мэдээний төлөө ямар тааж ирсэн хөтлөж дагуулахын төлөө бид үргэлж залбирах хэрэгтэй. Эфес номон дээр болохоор Паул юу гэж миний төлөө залбираар гэхээр сайн мэдээний үүд нэгтгэхийн төлөө залбираарай гэж
Эфес номонд тийч хэлсэн байсан уу? Паул ч Эфес номон дээр яг энэ зүйлийн тухай хэлсэн ба. 6 дугаар бүлэг дээрээс. Бүгдээ харж байгаа. Тэр хоёр дуулгын өмсөх тухай яриад тэгээд залбирлын тухай хэлээд тэгээд хамгийн сүүл залбирлын тухай хэлснийхээ дараа цаг үргэлж залбираар гэж хэлснийхээ дараа дахиад нэг залбирлын тухай хэлдэг. Сайн мэдээний үүд нэг тэмдлөө залбираар. Одоо Паул Эфест эргээд ирж байна. Тэгээд Эфес эргээд Пентекостер Паул орж байна. Гэтэ Паул ийшээ дахиад орж иж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр нэг юм байна. Эцэн тэд дахиад юу нээсэн бэ? Үүд нээсэн. Тэгэхээр Паул Эфест сайн мэдээний үүднийг тэмдлөө залбираарай гэж хэлсэн. Тэр үнэхээр яг ингэж хэлж ирсэн хаасайгүй эзний хүмүүс сайн мэдээний төлөө үүднийг тэмдлөө залбирдаг байсан гэсэн. Цаг үргэлж. Одоо яг тэр үүд нь нэгдэж байгааг Паул сүнсээр мэдэрч байгаа. Амин. Паул илгээлтэнд яваад байгаа шалтгаан нь. Паул илгээлтэнд очиод байгаа шалтгаан нь Паул зүгээр л ингэж очиод хүмүүстэй нөхөрлөл зүгээр очиод хоол идэл зүгээр очиод дайдуулаад яваад байсан үг үгүй маа гэдгийг эдгээр эндээс хард. Паулын яваад байдаг шалтгаан нь юу гэхээр сайн мэдээний үүд нэгтсэн үгүй юу гэдгийг мэдчих. Тэгээ сайн мэдээний үүд нэгтсэн бол Паул маш хүчтэйгээр тийшээ яадаг байна. Очдог, ордог байна. Халелуя. Ахад дүүс минь сайн мэдээний үүд нэгтгэхийн төлөө үргэлж залбирах хэрэгтэй. Өнөөдөр яг бид нар Дорнод аймагт сайн мэдээ тараагдж байгаа. Дорнод аймаг сайн мэдээ тараагдж байгаа. Ялангуяа 10 сард Ерөөлтөө Монгол хөтөлбөр сайн мэдээ тараагдана. Тэгээ мөн бас сая ингээд энэ Ерөөлтөө Монгол хөтөлбөр бүгдээрээ Дорнод аймгийн олон сумдуудаар явстай бүгдээрээ сайн мэд. Бидний зорилго юу вэ гэхээр сайн мэдээний үүд нэгтгэхийн төлөө залбирах хэрэгтэй. Яхан дүүс минь ээ. Сүнсээр сэргийг байцгаая. Эзэн хэлсэн. Сүнсээр сэргийг бай. Сэрэмжтэй болгоомжл гэж. Үгүй бол өсөлн аслан бит. Яа. Үүдэнд чинь битээ сууж байна. Тэрний шалтгаан юу вэ гэхээр миний итгэлийг болгоно. Намайг сул дорой нэгэн болгоно. Тэгээд тэр намайг хинч биш болгоно. Тэгээд харангууд надад нэг л юм харагдаад байдаг. Ямар юм харагдаад Христ итгэл гэдэг юм харагдаад байдаг. Өөр юу ч харагдахгүй. Дагалдагч, дагалдуултын тал дээр ч юм байхгүй. Эзний үгийн тал дээр яг үгийг ярих тал дээр Библи яг энэ зүйлийг ингэж хэлсэн байна. Өнөөдөр Библи энэ зүйл дээр ийм зүйлийг танд ярьж байгаа юм байна. Надад ч бас хэлсэн байна. Гэдэг энэ дээрч мэдлэг байхгүй. Тэгээ өөр бас эзний өгсөн маш олон зүйлүүдийг эзний өгсөн талантуудыг маш олон талантуудыг зүгээр тэр нэг талантыг маань гэж эзэн асуухт нь нууцсан гэж хэлэхдээ яг адилхан нуугаад амьдарч идэг. Тэгэлгүй. Тэр эзний өгсөн нэг талантыг дүүнүүд би тодорхой хэмжээний ярьж чаддаг хүн байхгүй. Ярьж чаддаг үргэлээ эзний төлөв яриа байдгүй. Харин өөр юм сайн ярьдаг. Хаан бусын муулаад элдвэрээрээ хожиг хөөцөлтөө тэр ахын дүүс минь таны нэг зүйл явуулшаад байна. Сайн мэдээний үүд нэгтгэхийн төлөө залбир, сайн мэдээний үүд нэгдсэн гэдгийг бид ариун сүнс дотор байхдаа бид үргэлж мэдэрч идэг. Тэгээд эзэн бидний сэрэмжтэй боломжтой үргэлж сэргэг байх гэсэн бол бид сэргэг байх хэрэгтэй, сэрэмжтэй боломжтой байх хэрэгтэй, үргэлж хардаг байх хэрэгтэй гэсэн. Бидний задар шалтгаан. 10-аас өндөр 12 дугаар ишлэгийг хамтдаа харцгаая. 12 дугаар ишлэгийг харахад Тимот очноо хэлсэн. Тэгээд түүнийг хүлээж аваарай. Тимотиг Паул юу гэж хэлсэн бэ? Бүгдээ 10-ын Б гэдэг хэсгээс харах юм бол учир нь гэж байгаа. Эзний ажлыг тэр миний адил хийж байгаа үе юм аа гэсэн. Тимотиг харах юм бол эзний ажлыг хийж байгаа юм. Хинтээ адилхан хийдэг байсан юм. Паул эзний ажлыг хийдэг юм байсан. Паул эзний ажлыг хийдэг юм байсан учраас Тимотчсон эзний ажлыг хийдэг юм байсан. Энэ эзний ажлыг ямар ажил юм бол сайн мэдээ бас бусдыг барьж байгуулах, босгох ажил, бусдыг тэнхимлэх ажил. Тэгэхээр Тимот энэ зүйлийг хийдэг байсан. Тийм учраас Паул хэлж байгаа. Түүнийг хүлээж аваа. Түүнд айх хэрэггүй, гайхах хэрэггүй, санаа зовх хэрэггүй. Зүгээр тэр эзний ажлыг хийж байгаа юм. Хүлээж аваарай. Тэгээд Паул Тимотийн ингэж яваад байгаа шалтгаан нь юу вэ? Бидний Паулын хэлж над руу ирэх гээд байгаа юм аа. Бас л миний араас явж байгаа юм. Тэгээд бас эзний хүнийг битгий басамжлаарай гэдэг зүйлийн тухай энд дурдсан байна. 11 дэх ишлэлийг бүгд хамтдаа уншъя. Тиймээс хинч түүнийг бүү басамжлаа гэж хэлж байна. Бүгдээ Тимот бичсэн захидал дээр Тимотыг чамайг залуу хүн гэж хинч бүү басамжлаа гэж хэлсэн байдгүй. Тэ. Яагаад тэгж басамж байсан вэ? Паул бол настай хүн байсан. Хүчтэй хүн байсан. Харин Тимот
залуу юм байсан. Тэгээ ер нь бол хүмүүс ихэнхдээ настай хүнийг болохоор туршлагатай, ер нь бол олон жилийн ямар нэгэн тийм хүлээж авсан юмтай гэж байна. Харин залуу хүнийг болохоор туршлага байхгүй, юугаа мэдгийг гэдэг тийм үү? Энэ юу ярингууд энэ одоо юугаа ярьдгийг, юу ярьдгийг гэдэг. Энэс гоё ярьж байна. Тэгвэл энэ яг үний дээр хийж чаддаг юм байхгүй шүү дээ. Ингээд үзээд байдаг тийм үү? Тэгэхээр битгий тэгэрээ түүнийг багтаж аваарай. Тэгээд түүнийг над руу явахт нь үдэж өгөөрэй. Яг л намайг угтаж аваад намайг үтсэн шиг хийгээрэй л гэдгийг Паулын хэлж байгаа. Халелуя. Яг энэ дээр Паул элчин бас л ичхэн мөртгөн нь ямар ч санаа тавьж байгаас үл бид нар эндээс харж байгаа. Ер нь эзний хүн гэдэг бол үргэлж хүмүүс санаа тавьдаг. Би таныг эзний хүн болоосоо гэж хөрөөж байна. Бидний эзэн магтаал хүлдэн. Тэгээд Паулын тухай бас дурдсан. Аполлыг ятгаж байгаагаа ярьсан. Тэгээд Апол хэсэг хугацааны дараа очих واخаа гэж Паул хэлсэн. Тэгээд Апол ч уул нь бол Коринт чуулганд үйлчлүүлсэн. Коринт чуулганыг барьж байгуул босгоход оролцсон юм байна. Тэгээд Коринт чуулган ямар хүнд чуулган бэ гэдгийг эндээс харж байна. Паулыг би ятгаж байна. Паул Коринт чуулганд үйлчлүүлсэн юм шүү дээ. Одоо Апол явахгүй шүү дээ Коринт чуулганд. Тийм үү? Апол Коринт чуулганд үйлчлүүлсэн. Коринт чуулганд явахыг хүсэхгүй шүү дээ. Шалтгаан нь Коринт чуулган тийм хэцүү чуулган байна. Эзний хүнийг хүнд байдалд оруулдаг. Апол элчийн хэмжээнд үйлчилдэг байсан удирдагч байхгүй. Тэр хүн хүчирхэг хүн байхгүй. Бас Аполлын ер нь яг Библи дээрээс хуваалцдаг геологийн талын юм бол маш хүчтэй номлогч гэж байна. Маш хүчтэйгээр эзний үгийг тайлбарладаг хүн. Тийм учраас Коринт чуулган Апол гэж ярьдаг байсан. Апол гэж. Тэр Апол маш хүчтэйгээр номлодог, маш хүчтэйгээр үйлчилдэг ийм хүн байсан ч гэсэн энэ хүн Коринт чуулганд очихыг одоо хүсэхгүй байна. Тэр ямар хүнд хэцүү байдал дотор бол үйлчлэжсэнийг бид эндээс харж. Тийм учраас Паул Тимотиг санаа тавиад байгаа юм. Та нар Тимотиг хүн байдалд оруулваа. Та нар Тимотиг ингэвэ гэж хахан дүүсэн. Коринт чуулган шиг биш. Яг л эзний чуулган шиг бид нар эзэнд үйлчлцгээе. Амин. Коринт чуулган бол агарлын чуулган байсан. Коринт чуулган дандаа маргаан үсдэг байсан. Коринт чуулган дандаа юмыг шашинжуулдаг байсан. Коринт чуулганд нэг бие мөртлөнөө нэг бие биш юм шиг аашилдаг байсан. Коринт чуулганд дандаа ямар нэгэн зүйл болонгод одоо бардам хүмүүс, мэдгэлтэй хүмүүс, эсвэл мөнгөтэй хүмүүс мөнгөөрөө бахархдаг ийм чуулган байсан. Тэгээ энэ бүх зүйлээр харахад Апол ямар хэцүү үйлчлэжсэнийг бид нар ажиглав. Тиймээс ахын дүүсмнэ би таныг эзний чуулган байцгаая. Яг эзний хүссэн тэр чуулган болцгоо. Амин. Бид хамтаа залбираад энэ зэрэг болсон. Халелуя. Эцэг Есүс. Би таны өмнө ирж. Халелуя. Есүс. Би танд өмнөхөөг нь заавч. Талбай талбай. Ora barabas. Ora barabas. Siri korana masiri. La barabas siri. Hallelujah. Hallelujah. Korana masiri. Ebi siri ke korana masiri. Hallelujah.
Эцэг цагийн төлөө танд алгая. Өнөөдөр яг бидний хамтдаа таны өмнө байгаад хамтдаа танд магтаалыг өргөж тэгээ таны үгс сонсох суралцах энэ цаг өгсөнд баярлалаа. Эцэг өнөөдөр яг энэ цаг үчид үнхээр чуулган хөрөнгөлийг үүсгэж тэрхүү хөрөнгөлн бусдыг босон байгуулах Бурхны хаанчлалд оролцохын тулд оролцоотой байхын тулд эдгээр зүйлийг хийх үлээ. Тийм учраас эзэн минь яг энд байгаа итгэгчний бүр тэдний амьдрал дээр эзэн минь аливаа зүйлийг хийх бүрдээ яг л Бурхны алдрын төлөө Бурхны зүрх сэтгэлд тааламжтай байхын тулд хийхээр зорддог байхад та тусалж өгөөч. Хүн бүрийн санхүүг та өрөөж өгөөрэй. Эзэн ажил үйлс болон бүх зүйлийн тал дээр таны гайхалтай хангалтууд дүүрэн байх болтугай. Мөнхийн эзэн минь бас яг энэ цаг үчир Паулчийн хамгийн том зорилго сайн мэдээний үүд хаана нэгдэж ин тийшээ зорж очдөг байсан. Тэр дайраад явж байгаа, нөхөрлөөд явж байгаа, тэр хооллоод явж байгаа бүх зүйлүүд нь сайн мэдээний үүд хаана нэгдэж ин түүнийг зориод л явж байгаа. Илчи гайхалтай дүр зураг байсан. Тийм учраас эзэн үнэхээр таны өгсөн үүрэг, таны өгсөн хариуцлагыг хийж амьдрахын тулд бидэнд та тусалж өгөөч. Та бидний хөдлөөрөө бидний дагуулаарай. Есүс таны нэр алдарч холбоо. Эзэн минь бас яг энэ цаг үчид Коринт чуулган ямар чуулган байсан бэ гэдгийг Паулын дурдахыг хүссэн. Үнэхээр энэ чуулган маш хүнд хэцүү асуудлаар дүүрэн чуулган байсан. Тэгээ эзний хүмүүсийг угтаж авахдаа тэдний бүх басамжил тэднийг яг л над шиг хүлээж ав. Тэгээд тэдэнд үнэхээр бас над шиг тэднийг угтаад бас өдөж өгч байгаараа. Апол утгагүй очно гэж найдаж байна гэж Паулын хийж байгаа энэ зүйлийг харахад Коринт чуулган ямар хүнд, ямар хэцүү, ямар асуудлуудын дунд байсан чуулган бэ гэдгийг харагдав. Тэгээд эзэн минь амийн үе чуулганыг ийм чуулган биш, харин эзний чуулган байхад тусалж өгөөч. Бүх зүйлийг амин. Есүсийн нэрээр. Амен. Эцэг. Бүгд хамтдаа хоёр зүйлийн төлөө залбирая. Тэгээ эхний зүйл бол Майхан баяр 8 сард болно. Майхан баярын төлөө хамтдаа залбирая. Хоёр дахь зүйл бол 7 сарын эхний 7 хоногт хинтийг зүүн бүсийн хүүхдийн өсвөр залуучуудын өдөрлөгч одоо өсвөр одоо нөгөө хойч өдөрлөгчдийн хойч өдөрлөгчдийн хойчийг бэлдэх өсөх ирээдүй энэ залуучуудын кемп болно. Тэгээд ялангуяа чуулган бүрээс хүмүүсийг явуулаач. Тэгээ амин үе чуулганаас хүн явуулаач гэж ингээд байнга хүсэж байгаа. Энийг л залбирч. Яг энэний төлөө хүн босч ирэх юм. Явахын төлөө. Бүгд залбирцгаа. Хоёр зүйл залбирцгаа. Эзэн минь бид таны өмнө залбирч.
Өнөөдөр яг цаг учраас майхан баярыг та өрөөж өгнө. Эцэмнэ майхан баярыг ариун таны өдөрдөмж дүүр багтаа. Ариун сүнсээ та яг энэ цаг учраас майхан баярыг болох хүртэл та бүгдийг нэгтгэж өгөөч. Залбирал дотор нэгтгэж өгөөч. Та бидний залбиралыг нэг болгож өгөөч. Бидний дуу хоолойг нэг болгож өгөөч. Эцэмнэ бид нар Иесустэй дайнд ярал байгааг хүсэж байна. Эцэг өнөөдөр үнэхээр сайн мэдээгээр баяруудыг хочрыг хүсэж байна. Таны үйлсээр сайн баяруудыг хочрыг хүсэж байна. Эцэмнэ тэнд гайхамшгууд бий болох болтугай. Тэнд эдгэрлүүд бий болох болтугай. Тэнд үнэхээр хүмүүс тантай уулзахын тулд ирээд таныг хүлээж авахтан та үнэхээр хүн бүрийг өрөөж өгөөч. Мөнхийн эзэн минь ээ бид нар хамт залбирч байна. Бид нар хамтдаа гуйж байна. Эзэн минь та алдарших бол та магтагдах болтугай. Дээрээ хаадын хаан эцгийн эзэн болсон агуу бурхан минь. Та үнэхээр яг энэ цаг учраас майхан баярыг өрөөж өгөөч. Жим чуулганыг та өдөрдөж өгөөч. Жим чуулгантай хамт байж өгөөч. Эзэн минь үлзийвэр пастортай хамт байж өгөөч. Үлзийвэр пастрыг хөөцөлдөж хүн бүрийн өмнө уулзж байгаа уулзалт бүрийг та өрөөж өгөөч. Эзэн Есүсээ мөн бас яг энэ цаг учраас амиуд чуулганыг бас оролцоог та яг энэ цаг учраас хүчтэй байлгаж өгөөч. Амиуд чуулган эзэн минь өнөөдөр бас яг энэ хүү сайн мэдээний хөтөлбөрт гол үүрэг гүйцэтгэж байгаа. Тийм учраас хамт байж өгөөч. Амиуд чуулганыг ус төрчдийн өдөртгүүдийн өмнө бүх аймгийнхны өмнө тагнуулын өмнө цагдаагийн өмнө бүх хүмүүсийн өмнө эзэн минь энэ чуулган бол эзний чуулган маа гэдгийг харуулж өгөөч. Эзэн минь таны өмнө залбирч байна. Амиуд чуулганы араас залбирч байгаа Христийн ахан дүүсний бүрийн төлөө залбирч байна. Эзэн минь бидний залбирлыг та босгож өгөөч. Үнэхээр амьдралыг итгэлийн зам эзэн өөр агуу захирамж эзэн амийн болгоод эзэн минь босод бүх чуулганууд эзэн минь хамтдаа залбирч байна. Чуулган бүрийн залбирлыг та тусалж өгөөч. Эзэн Есүсээ бид нар үнэхээр сайн мэдээ гол үнэхээр эзэн та гол хүн байгаач. Эзэн та бүх зүйл нь байгаач гэж бид хамтдаа залбирч байна. Эзэн Есүсээ зөвхөн та ялах болтугай. Эзэн Есүс таны сайн мэдээ тунгаглагдах болтугай. Таны нэр өргөгдөх болтугай. Эзэн минь сайн мэдээгээр дамжуулан зөвхөн та тэр майхан үйлчлэл дээр өөрийн оршихуйг болгож ирээч. Эзэн минь таны өмнө үйлчилж байгаа зарц мэд та жин чуулганыг бас амиуд чуулганыг ашиглаач. Эзэн минь та бас өөрийн чуулганы Христийн биеийг та ашиглаач. Белорусаас ирэх, Оросоос ирэх, Улаанбаатараас ирэх бүх ил хүмүүсийн аян замыг өрөөж өгөөч. Бүх зүйлийн төлөө танд баярлалаа. Эзэн Есүсээ мөн бас яг энэ цаг учраас амиуд чуулганы эзэн шинэ үеийг та босгож өгөөч. Өсөх ирээдүйтэй эзний хүмүүсийг та босгож өгөөч. Танд хайртай, таны төлөө зүрхэн цохилдог та эзний хүмүүсийг босгож өгөөч. Эзэн та өөрийнхөө хүмүүсийг илгээгээч. Эзэн минь өсвөр залуучуудын чуулганыг үнэхээр та өрөөгөж хэмтээд болгож байгаа нэг. Энэ уулзалтыг та өрөөгөж. Бануураас, Чойроос эзэн минь өнөөдөр үнэхээр Дорнтоос, Сүхбаатараас, Тэнтигээс оролцох тэр 250 үнэхээр өдөрдөж болохоор бэлтгэж тэр залуучуудыг та өрөөж өгөөч. Эзэн дараа үеийн залуучуудыг та өрөөж өгөөч. Бүх зүйлийг өрөөж өгөөч. Эзэн бид нар хамтдаа залбирч байна. Есүс та өдөрдөж өгөөч. 7 сарын 5-аас 6-ны хооронд болох энэ бүх кемпийг та өрөөж өгөөч. Энэ кемпийн дээр таны өрөөл байгуулалтаа, эзэн таны хамгаалалт байгуулалтаа, эзэн таны дүүрэн оролцоо байгуулалтаа. Тэгээд эзэн минь боорн байгаа бүхий л хүмүүс таны ивэдийг дүүрэн байгуулалтаа. Шинэ үе, шинэ өдөртөгчдөр эзний хүмүүс босч ирэх болтугай. Есүс танд баярлалаа. Есүсийн нэрээр би хамтдаа залбирлаа. Амен. 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 Тэг өдөр хавцаа ерөөлийн залбирлыг хийгээд энэ цаг мөчөд дууссан. Их эзэн минь танд баярлалаа. Өнөөдөр яг энэ цаг мөчөд хамтдаа мөргөл өгөөж, хамтдаа таны өмнө зогсож, хамтдаа танд бүх зүйлээ
өргөсөн. Өөрийн хайртай хүн бүрийн амьдрал, эрүүл мэнд бүх зүйлийг та өрөөгөөрэй. Эзэн Иесусээ бас яг энэ цаг мөчид танаас залбирч байна. Өнөөдөр ирээгүй байгаа хүн нэг бүрийг та газар бүрдэнд хөтлөөч. Тэгээд өнөөдөр таны амин дургыг аваад танд амин амьдрал өргөн байгаа эргээхийн эзэд нэг бүр тэгээд дор нутгийн хамтын ажиллагааны багийн дээд Монгол чуулганы дээд Монголын маань Христ Иесус таны нэгүсэл бурхнаа таны хайр уучлал ариун сүнс таны нөхөрлөл хамтын эмнэгдэл энэ 7 хоногийн турш мөн бүх бид бүгдтэй хамт байх. Амен.